За та нар минь сайн байна уу? Одоо жилийн ажлын хараан дээр одоо мэрийн зүтгэж явж байгаа. Та нартай сайн сайхныг хүсье. Би тэгээ та нарт одоо найдаж гоёх зүйлгүй энэ хийсэр байгаамаа. Би бол олон жил одоо үйлөө үжиж өсөн тууж явсан. Хайрт бол одоо үгүй болтлоо. Ямар ч хариулт олоогүй юм аа. Одоо тодорхой хийсэр юм аа. Тэгээд одоо хийсэрийг дамжуулаад өгнө гэж найдаж байна та нарт. Би одоо 9 онд гарсан учраас юм аа. Одоо аймгийн Шилэнгол аймгийн намын орны шүүжи юун члэн болоод Шилэнгол аймгийн улс төр хоолойчийн давчааны шүүжи үгөө дондод жигтлээ бичсэн юм аа. 9 өдөр хураажуулжээ. Би бол нэг нь бол монголоор одоо хөргий явчих монголоор бичээд таад хондог найдаад монгол харьцуулж байгаад гитар орчуулгаад ингээд явуулж өгсөн юм аа. Тэгээд энэ жигтлд байгаа одоо бүх хөргий явчих та нарт амсдаг жарлия хэлсэрги жарлия та нартаа жаалдия та нар надад товсон хасарлага дамтлаг болно гэж гойж байна. Юуны өмнө таны ажил хийсэн өндөр амжилттай баян хамтын өрөөл царгийг хүсье. Дараа нь буян танилцуулъя. Би бол одоо Өвөр Монголын Шилэнгол аймгийн Жүжимчин шууны дуутмар болгосны найрамдлах цагаар нутагтай ард ган бөхөө гэдэг. Дараа нь таны жаваач манай олон жил хийсдэж явсан онц том жирууд хэрхлэн тамалж алсан хэргийг жирууд хийсээр шийдвэрсэн хэргийн хийсийг чаатаж хамаатай хүмүүсийн хуулийг хүнд ночтой жүрсэн хуул хэрэгжүүлэгч. Хуулийн ажилтныг шийдэх нь хор амсагч бидэнд чухал төрийн төлөөр олгож мөнч бидэнд буруу хүлээлгэх хэрэгтэй. Хөргийн өнгөрөлт нь бол манай аавыг өднөр болсны булгамлах цаана гэрэлтсэн хүн хонь харуулгаараа амангэрэ тогтож одоо 9 сарын 2009 оны 5 сарын 25-ны өдөр аваач. Гэрээгийн уулах нь бол одоо хонь харуулах газар уулгүй гэрэлт аавтай хамт сууж хоол ундын бэлтгэж өгнө. Малыг усалж уртгал хасарна. Гэрэлтийн отын орчимд одоо эрх тар суудаг лаврчин зохтой гэж үгүй. Аавд номхон нөр барьж өгнө онолох гоё одоо гэрэлтийн материал унсаж болно гэж тогтжээ. Хөрөг 6 сарын 2-нд гарав. Гэтэл одоо хөрөг гарахад гэрэлт аавыг гахцаар хоол ундгүй унаагүй явган орхиод гэрийн хүмүүс бидэнд ч та мэдгдсэнгүй. Хошоон төвд зээлний явж 3 өдөр хонсон байж. Учир нь гэрэлт отортон сууж явал одоо хажууйлын найдамад одоо үргэлж ирж хол ялгаад цуулахгүй иймээс одоо гэрэлт тэнд мэдгүй миний аавья одоо мөхөж аваачаад аюултай автан талбад өөртөө сумад ялж яваад одоо ингээд миний аавыг яг өрөөлөх хөдөлмөр хийжсэн үний аваачаад одоо хүүр баяр гэрэл төлөвч өгсөн байна. Анул одоо хийсэргийн нөгөө одоо жаргал би дугаарлаад жарж өгье та нарт. Та нар миний илүүхэн дамжуулаад өгнө гэж хүсэж байна. Сара хоёрт нь бол нэдэмдийн аавыг алхахад авсан хэрэгсэлдлага доорх мэт байна. Толгой доор нь аягаар жохох, цосножийн гоож болон жохож одоо ховцыг нь бүхний тайлуулнаад шалтан нон жохож одоо газар дээр gooцсон жосыг нь одоо өөрийн ховцыг өөрөөр нь тайлуулж одоо ховсоор нь зүлгүүлж одоо үстэн толгой нүрийг нь өвдөглөн жохож одоо гадна асгараа нь тоосгоор жохох толгойгоор нь одоо тэрхаар нь олон удаа ус жойжуулах хэрэг аргаар мандран сөрөөж одоо гөрөөс гадна олон удаа шидэж гадагш одоо галын гохоор буйг нь олон шитаас нь одоо зэрэг
жигшүүр дараагаар тамал засны нэгддэг хэрчилжээ. Гуравд нь бол урдмтын тамал засахад авсан адилгаа нь доорх мэт байна. Ясны сайхан гатуу үсгийтэй бол ард толгой сантиг дээр нь олон удаа жохож нүүр нүд дээр нь шаад нудрах, гадын гохоо ор буйг нь шитах, нүрийг нь алгадах зэрэг аргаар тамалсныг бол нэгтэй хэрчилжээ. Дөрөвдөл Миватар дөрөвдөл Миватар бол хөрөлт холбогдсонтой. Миватарууд нийгэмтийн алавчлага доороод аавын өсөг аавж өгчдээ чээр тогоо жижиг чээр тогоо шидэж нэг л өөрөөр чулууд жагсаг чулуудад бол чээр тогооног онсонгүй толгойд уулан гарчээ. Энэ бол нийгэмд Миватар бол нийгэмтийн алавчлага доороод нийгэмд Миватрыг жоснуудын гоолуулаад жохоод өнөөний хөөж яваад миний аавыг хөөж яваад гэж жохоод болох юм л ингээд нэг чээр тогооч хөлөрт суучир байна гэж хэлжээ өөрөө мөлөө. Гэтэл бол хамаг сүлд нь бол гэтэл бол өдгөр хойл хэрэгжүүлэгчид Миватар төмөг тогоогоор толгой дээр нь олон удаа жохваа. Иймээс Миватар гол хэрэгтэн байж хугацааг ярина. Нийгэмд өрдөмтийг тос ур 5 жил харина гэж хорлогдол чинкэнэ хойл эснэд дурдсан 40 том төгрөгийн төлбөрийг өгүүлсэнгүй зөвхөн оршуулгын сэтгэлийг өгүүлэхээр таславаа. Ийм өөр бол манайсын өрүүгийн хэргийн талаар бол зохицолтой чанга. Өрүүгийн хэргийг бол зөвхөн туг батчаа шийдүүлсэн дараа сая өрүүгийн хэргийг дагалсан иргэнэ төлбөрийг ялчид зөвлөж болно гэж хэлсэнийг хэлсний бол манайсын санд явж яхан явсангүй нүс бол дураараа илжээ. Гуравдугаар цаасан дээр нь бол хойл хэрэгжүүлж байгаа хүмүүсийн улсын хэлж ирсэн нэг бол доорх мэт байна. Жуулимтны татгалын мод авч яана ялтад манай аюу хүрийг жарууд хөлдөгрийн чиглэгаан хадгалах машин ажиллахаа утсан цалган ижрээжээ. Тэрөөс өөргөийг жадлсан төмдөглөл зэргийн хамаатай гэрчийг бидэнд өгдөггүй гэж ноон талжээ. Биднийг хүрийг оршуул бид байцаагаад барцсан. Нийгэмд арсан юм чинь нийгэмд холбоод хэрэгтэй шүү дээ гэж хэлжээ. Санаа амар бай. Бид тус хэргийг алтайг олчоор шийдвэрлэнэ гэж хэлээд хүүрийн оршуулгажээ. Оршуулгад бараад бол уцаанд тасахгүй. Уурчихгүй авар муулжээ. Ингээд бидний мөхөлжээ. Хоёрт нь бол бөхөө шүүгч шүүлтэд биднийг бол олон хүн оролцуулахгүй гэж хэлжээ. Бид тус хэргийн хуулийн ажилтны хөдөлгөөр барилаад Ерөөсөн байгаагийг гадарлаад шүүлтийн бүх явцад дүр шингээд хийлгэнэ, дууны шингээд хийлгэнэ гэж шаардтай. Тэгээд тэднээс болдоггүй гэж они улсаас зөвшөөрөхгүй гэж хэлжээ. Тэгээд миний шүүлтэд оролцох үедээ миний гаргацсан юмсаа болоод явжээ. Болоод явж хана очиж шалтгаанууд дүр шингээд юм уу, дууны шингээд хийчих гэсэн зингэнэ. Шүүлтэд бид нэр ялтнаас үг асуулгасангүй. Үг асуусан ч ялтууд бол бидний үгийг хариулсангүй. Хөлдөг үнтэй хэлцсэн гэж хэлж байна. Тэгээд бол 3 ялтны жиргчүүлэн зогсоод бөхөө шүүгчд ялттай холж идэгсэн хөдөөний яриад шүлтэ усжээ. Шүүлтийн төмдөглөөд худлаар жохоон бичиж өөртөө бичиж бидний ярьсан үнэн бат үгийг төмдөл оруулсангүй яагаад биднийг гарын үсгэн жураа төмдөлийг үсний хэрэг байхгүй. Бид хоол идэхээр явна гэж яарч байна гэж бидний ээлгэн сүлдүүлжээ. Ингээд би чамд яасан ч гарын үсгэн журахгүй гэдэг нэг өвчгийг сүйд амл гарын үсгэн журсангүй. Шүүлтийн төмдөлийн нэрийг хэмж үжээд засч болно гэсэн нэрийн тогтоол байх юм чинь. Ингэж яваад удаж хийс таслалтын бичгэн болгожээ. Хийс таслалтын бичигдэл Миватрыг хэлцүүлээд хоёрын гол хэрэгтний маш өнгөнөр шийтгэснээр байхгүй манай авийг сун дондын нэр чагдаад Миватрын хүрвээ Эрховаа гэж орвоогоор явуулчихжээ.
ярих юус байхгүй. Манай аав өөрөө ярих илдвэрлэж чаддаггүй. Ярихнаа илтгэж гэж үгүй. Та аавыг гэртэн алсан уу? Одоо эсвэл Миватрын далаад өөрийн шилжүүлсэн үү гэдгийг одоо өдөө гэрчлэлтэй дээ. Бидний хасарч одоо бидний гэр чиглүүлсэн одоо хуулиарлт гэдэг ч үгүй. Бидний тэр одоо гол хэрэгтний хасарч одоо хөргийг буруутуулж гэрч баримтыг устгахад өөрчлөлт жохоод нууд талталж байгаа хүн байхаас биш бидэнд гэрч чиглүүлсэн нэг байхгүй. Тэгвэл энэ чээр тоогоо одоо төмөр тоогоо гэж бичээд одоо чолоодод одоо шийдсэний одоо олон удаа жохваа гэж бичсэн нь бол одоо нэгэнтээ өстэй Миватрыг бол одоо илээр гүйжирлэн эсэлтүүлж байна гэсний бол одоо ямар үнэтэй мэдэж болно. Тэгвэл Миватрыг айлган сүрдүүлж одоо ялтад болно. Хуулийн ажилт нь өчиг нэвтэр нь сүлгүүлж гэсний бол дөрөх байдлаар зарсан мэдэж болно. Энэ бол одоо зөвхөн одоо нэг хэсэг нэ одоо би бол 5 жил төмжиж явсан юм чинь та энэ хооронд хуулийн хүмүүстэй байгаан зөрчил гарчээ. Одоо би бол уучраа шийдвэрлэх санаа тэгээд бол одоо хориглохгүй яах вэ санаатай. Тэгээд би бол чихэн одоо наашин цаашаа одоо баахан илүү үжиж явжээ. Баахан одоо нэмийг бол дарлж доромжилжээ. Харааж ирэх сууч харин байна гэж. Якомттай байна. Яг хорвол часын энэ төртгий яа. Та жагаад 4 дугаар сарын ярьж үе. Миний ави маклаа ачаад одоо аюултай орчинд тайлбар өөртөө зээл яваад 20 гаргасан гэрэл болно. Одоо ави өгмөр байхдаа даавал хийлгсэнгүй. Жирүүд өгүүлсэн гэрэлтэй асуултыг одоо жаалтсан зэрэг жаргыг бол одоо 4 удаа шүүж 4 удаа засалтаа гаргаж байна. Таслалтын үр дүнүүд одоо гэрэлт соёлд ямар шаардлага хорлогдож хэн одоо жаргын шийтгэл 8000 төгрөгийг одоо гэрэл соёлтууд өгөхтэй гэж таслалцаад 2 жил илүү болж байна. Юу бичиж яаж таслсан ч одоо шүүгчийн дараа тэгэд хөргий одоо яаж таслсан ч одоо ямар хэлсээр таслсан ч одоо хариуцлага юудан үргэлдэггүй мөртөө одоо үргэлж явахгүй. Хор амсагчдыг одоо гачхын тайлд хүрж байна. Тэгэд одоо харилцан сүлгүүлтэн хэлс таслалтыг одоо гаргаж байгаа нь одоо үнийн эсний төлөө томч ягаад миний зэргийг одоо мохохын төлөө ш та. Одоо тэдний өнөх санаа муу санаа бол одоо биелэгдэхгүй юм аа. Би бол одоо яасан тийм амархан боожгүй юм аа. Зэрэг шинтэхгүй юм аа гэж. Зөвлөн жуулинтний татхалын маглах давтаанаа гаргасан гэрч бүхнөөрөө бол хуурмага. Дараа хуурийг бидний мөхөн оршуулгасны дараа нөхөрлөн жохоож хөргийг гажууд болсон хуурмаг гэрчүүд байна. Хөргийн тухайн далбарын гэрэл зургаас босд нь одоо бүр хотлог гэрчээ. Дараа жаус мөнгөтэй гол хэрэгтнийг өмөглөн жаус мөнгөгүй дараа борыг нь одоо гүйтгэсэн гэрч байна. Яагаад гол хэрэгтэн нэдмэд болон нэдмэд хоёрыг чинөөмөд нь өмгөлж яана вэ гэвэл одоо тэр нэдмэд гэсэн одоо гатаны нутагт одоо уурхай гараад уусаас өгсөн төлөөр одоо миний барилгахаар бол 6-7 төмөн төгрөгийг одоо шимжсэн үгүйсгсэнтэй одоо холбоотой гэж байна. Дахиад бол одоо нэдмэд уулаас самд өөдөр болгосны талмсан салбар болно одоо жүүжимчнэ татхад юм болов тавчааны гэсэгтэй бол одоо ерөөсийн харьцаатай байж нэдмэд одоо үргэлж сахалтын хүн ардын одоо жоохон айлган сүрдүүлж явдаг. Гэвч одоо түүнийг одоо хамаарн шийдэгдэггүй. Иймээс одоо тэр одоо дор таваараа явдаг. Миватрыг хийлтүүлснэ одоо шилтгаан бол одоо тэр хуулийн татад өгөө одоо мөнгө байхгүй. Соёлын жирэмтэй бол одоо баг суулын 2 оноо одоо төрөлхий бол одоо нэлээд биедүүлэх шиг садан төлөв гэж одоо байхгүй. Одоо түүний өмгөлөх хүнгүй. Иймээс бол одоо түүнийг бол одоо өдий болтол садантай нь уулж болохгүй. Уулжсэн ч хажууд нь чагдааж өгсөд одоо гөлий жайлгаагаад уу ярихгүй. Одоо гэнтэн дайлгаад ярьж байна гэж сонсчээ би.